Инх төвшин гишүүний асуултанд хариулъя. Одоо инх төвшин гишүүний хэлж байгаа ярьж байгаа дурлагдж байгаа зүйлүүд дээр гадагшаа болон дотгошоо чиглэсэн гэдэг энэ ойлголт бол 2003 оноос хойш маш тодорхой болсон ойлголт. Энэ захиргааны үйл ажиллагааны тухай ерөнхий хууль бол захиргааны байгууллагын бүх үйл ажиллагааг зохицуулахгүй зөвхөн иргэнтэй гадагш чиглээд иргэнтэй одоо харилцаанд орж байгаа тэр харилцаан дээр захиргааны албан тушаалтан захиргааны байгууллага үйл ажиллагааг хэрхэн яаж явуулах юм бэ гэдгийг наривчлан зохицуулж хуульчилж өгч байгаа. Тэн дээрээ хэрвээ маргаан гараад алдаа гарлаа гэх юм бол захиргааны шүүхэд хэрхэн яаж хянагдах вэ гэдэг тэр материалын хэм хэмжээнд болж өгч байгаа. Таны хэлж байгаачлал үнэхээр ерөнхий юм субъектив гэдэг зүйл байна уу гэвэл цаг хугацаа тоолох дээр байсан тэрийг нь одоо сая бол жишээ нь тодорхойлол оруулаад өчлөө шүү дээ. Энэ хууль байхгүй байхад бол манай захиргааны байгууллагын үйл ажиллагаа бүхэлдээ субъектив байсан байхгүй юу? Энэ хуулиар бол нийт үйл ажиллагааны чинь бараг 90% зохицуултанд оруулаад ирж байгаа. Зүгээр нэг шийдлээр 100% төгс юм хийчихгүй байх л да. Энэ хууль хэрэгжээд ирэхээр дараагийнх нь яг амьдралын хэрэгцээнээс шалтгаалаад за энэ дээрээ асуудал байна гэж гарах юм бол тэр бол дараагийн үед бол засварлагдах байх. Ямар ч байсан 0 байгаа зүйлийг зохицуулалтаа болгож өгч гэнэ гэдэг бол энэ хуулийн бол хамгийн том дэвшлэн. Маш олон агуулга ойлголтууд энэ хуулиар бол цэгцэрж байгаа үйл ажиллагаа бол тодорхой болж байгаа. Хэмжигдэхүүц, хэрэглэгдэхүүц одоо тэр хэмжээний зохицуулт руу бол орж ирж байгаа юм аа. Яг та тодорхой энэ асуудлууд дээр асуудал байна гэд ярьсан бол нэгдүгээр хэлцүүлгийн үеийн явцад бол дахиад нэлээд асуудлууд хөндөх бололцоо байсан баг. Зүгээр ажлын хэсэг бол нэлээд нэгт үдсэн. Энэ хууль баг боловсруулаад хэлцүүлэгдээд санаа оноо гараад мэрэгжлийн хүмүүсийн дунд яриа хэлцэлд ороод баг 15 жил болж байгаа. Үндсэндээ бол 4 засгийн газрыг дамнаж одоо яригдсан ийм хууль. Судлаачдын хувьд, мэрэгчлүүдийн хувьд бол энэ хууль бол маш сайн оролцоотойгоор бичигдсэн. Захиргааны нэг үгээр хэлэхэд социалист маягийн захиргаа гэдэг энэ ойлголтоос бүрэн дүүрэн шилжилт хийхэд маш том алхам хийж байгаа хууль. Бид бол захиргааны арга хэрэгслээр нийгмийг удирддаг тийм тогтолцооноос шилжилт хийж байгаа. Гэхдээ тэр нь хуулиар байгаагүй даргын юм уу, намын юм уу нэг байгуулгын шийдвэрээр бүх захиргааны үйл ажиллагаа тодорхойлогддог байсан бол анх удаа хуулиар захиргааны үйл ажиллагаа тодорхойлогддог энэ тогтолцоороо шилжиж байгаа ийм шилжилт хийж байгаа шүү дээ.